Сайн байцгаана уу? Янжууч тун байна. За та бүхэнд өнөөдөр би бизнес өгсөн биднэрт өгсөн тушаалуудаас сануулъя гэж бодсон юм. Тэгээд юу гэж хэлэх вэ гэхээр Үлс 2:4 дээр Пентекост өдөр юу болсон бэ гэхээр энэ баримт байгаа. Ийхүүтэд бүгд ариун сүнсээр дүүрч өмнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг хар хэлээр ярьж эхэлвэ гэж байгаа. Тэгэхээр бид нар Пентекост өдөр энэ ариун сүнсээр дүүрсэн буюу баримтд дүүрсэн явдал болж л тээ. Гэтэл Эфес 5:18-аас 19 дээр юу хэлсэн бэхээр дарсан бүү сохтуур. Тэгэхээр бурхан дарс битий уу гэж хэлээгүй, уулаа гэж өдөө сохтуурч болохгүй, мансуурч болохгүй гэж байгаа байхгүй. Ингэвэл дураар дүргэх байдалд автагднаа. Үр дагавар нь яасан бэ? Дураар дүргэх байдалд автагднаа. Харин сүнсээр дүүрэн байж дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгнтэйгээ ярилцаж, эзэнд хандаж зүрхэндээ дуулж айдуу зохиох дүүн гэж хэлж байгаа. Тэр эзэн ерөнхийдөө үгэн дээр дандаа голцоо юу гэж хэлдэг вэ гэхээр туршаадаг байгаа. Голцоо. Энэ Эфес намын 5:18-аас 19-ийг уншлаа шүү. Эфес намын 5:18-аас 19-ийг уншиж байгаа. Тэгэхээр энд болохоор хэрүү яг унших юм бол do not get drunk буюу дарсанд битий сохтураа гэж хэлж байгаа байхгүй. Эхлээд битий тэгэрэй гэж хэлж байгаа. Тэгээд хэрв тэх юм бол коррупц буюу тэнэглэл буюу тэгээд завхаарл янз бүрийн асуудалд холбогдсон шүү гэж хэлж байгаа байхгүй. Харин ариун сүсээр дүүрэх түн гэж тушаал хэлж байгаа байхгүй. Тэгээд түүгээр дамжуулж constantly guided by him буюу түүгээр дандаа удирдуулж байх түн гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бас тушаал байгаа юм л яг цагаат талахаар тэгэх түн гэж хэлж байгаа байхгүй. Юу гэж сүнсээр дүүрэх түн гэж байгаа. Тэгэхээр сүнсээр дүүрэх түн гэдэг тушаалыг барагтай хүмүүс мэддэг байхгүй. Үргэлж сүнсээр дүүрэх түн тэгээд тэр хэсгийн орчуулга өгсөн хэсэг нь юу байгаа вэ гэхээр яг одоо манай 2004 оны Библийн орчуулга дээр сүнсээр дүүрж сүнсээр үргэлж удирдуулж байх түн гэдэг тушаал байгаа байхгүй. Guided буюу түүгээр түүний зааврыг сонсож байх түн гэдэг тушаал байгаа байхгүй. Тэгээд дараа нь яг үдэ дуулал магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгнтэйгээ ярилцаж эзэнт хандаж зүрхэндээ дуулж айдуу зохиох түн гэж хэлж байгаа. Тэгээ эзний өргөө бол залбирлын өргөө гэж Иесус хэлдэг л да. Та нарын нэг флаш нарын үр болгосон байна гэж Иесус уралдаг л да. Тэр үнэхээр залбирлын өргөө байгаа. Тэгэхээр ихэнх хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр одоо би юу хийж чадахгүй да залбирлахаас өөр юу ч хийж чадахгүй юм чинь дээ гэж ярьдаг л да. Гэтэл яг залбирч чаддаг хүн бол хамгийн агуу ажлыг хийдэг. Тэр хүнийг залбирах үед үнэхээр тэр доонтолт алга болдог, залбирах үед сохтун идгэрдэг, залбирах үед гэр бүл нийлдэг, залбирах үед нүд чих нэгддэг, өвчин идгэрдэг, сүл чөлөөлөгддөг байгаа. Гэтэл үнэхээр залбирч чадахгүй зүгээр хоосон хий хүнтэй залбирах юм бол зүгээр л амаараа ярьж байгаа хүнтэй л адилхан болно шүү дээ. Тэр энэ яаж одоо таны залбиралд үр дүнтэй болох вэ гэж байгаа өдөр болгон үнэхээр сүнсээр дүүрэх ёстой. Эзэн та намайг сүнсээр дүүргэж өгөөч. Би яаж сүнсээр дүүрэх юм бэ гэж асуух хэрэгтэй. Тэр эзэн бүрэн бууж өгч сүнсний тэр дүүрээ зогсохгүй сүнснээ ариун сүнсний зааврыг байнга дагаж сонсож бай гэсэн тушаал байгаа байхгүй. Тэр Эфес намын 5:18-аас 19-ийг та англи хэлээр нь тайлбар толоос тэгээ бас монгол хэлээр бусад тайлбарлалтаас сайн лавлаж унших юм бол маш гүн гүнзгий хамгийн чухал тушаалуудын нэг байгаа. Тэр хүмүүс яг Бурхныг хайрлах тун, хөршөө хайрлах тун гэж ярьдаг болж сүнсээр дүүрэх тун гэдэг тушаалыг ерөөсөө мэддэггүй байна. Тийм учраас би ариун сүнсээр намайг дүүргэж өгөөч гэж дандаа залбирдаг байгаа. Тэгэхээр хүмүүс та яагаад энэ баптизм яриад байна уу? Та яагаад гэдэг юм? Чи өдөр болгон сүнсээр дүүрж явах явдал чухал. Тэгжээж ариун сүнсний зааврыг дагуу ажиллана. Тэгжээж би эзний ажлыг хийнэ. Бурхны ажлыг Бурхнаас өөрөөр хэн ч хийж чадахгүй. Тэгэхээр ариун сүнсээр биш бол би юу хийж чадах вэ? Тийм учраас үнэхээр энэ подкастыг сонсож байгаа хүн болгоно сүнсээр дүүрэх тун. Эзнээс асуух тун. Эзэн та намайг үнэхээр сүнсээр дүүргэж өгөөч гэдэг. Үнэхээр эзэнд бас магтаалыг өргөж явах хэрэгтэй. Сүнсээр дүүрэн байх үед харь хэлээр ярьдгаас гадна сүнсээр дүүрэн байх үед олон гайхамшгуудыг үлддэг байгаа. Сүнсээр дүүрэн буухад та амар амгалан байдаг байгаа. Тэгээ сүнсээр дүүрэн байхад та хүч чадлаа дүүрэн байдаг байгаа. Сүнсээр дүүрэн байх үед та буруу алхам гаргадаггүй. Яг л ариун сүнсний зааврыг бүрэн дагаж түнд ажилдаг гэсэн үг. Тэг зөрүүлж болохгүй, бурханд бууж өгөх хэрэгтэй. Бурханд бүрэн бууж өгөх хэрэгтэй. Бүрэн бууж буюу surrender хийхдээ бууж өгөх асуудал дээр нэг номерын хичээл бол эхлээд сүнсээр дүүрч сурах хэрэгтэй. Тэр бол номер 1 шүү.
Тэгэхээр та яг сүнсээр дүүрэх тухай filled with the spirit сүнсээр дүүрэх тухай Библиэрээс түүж уншаараа. Энэ нь юу гэсэн утгатай гэж хэлснээс өөрөөсөө бас асуугаараа. Тэгээд үнэхээр ариун сүнсээ та намайг яг энэ цаг мөчид бидний ариун сүнсээр дүүргэж өгөөрөө гэд залбираараа. Тэгээд бүх хатар нийтэнд байг.